бол ухаал дуусан шүү дээ. Хөрсөө гамнаад аятайхан аваад явах юм бол алтнаас үнэтэй ийм хөрс шороотой сайхан өндөй. Бид энэ газрынхаа энэ хэвлийг л бид нар маш зөв хөрс шороогоо зөв ашиглах юм бол бид нар дахиад миний хүүгийн хүү ингээд ашиглах боломжтой. 1300 га эргэлтийн талбай тарай 650 гад тариалт тэгээд 650 гад нурын шиг явдаг ийм жижиг өвтөр компани. Тэгээд энэ нэг аюултай зүйл нь юу гэхээр зэрэг энэ цомогдсон технологиг тэг хилдэн шүлгийг ингээ аваад явъя гэхээр зэрэг та бүхэн харлаач тэр хон тугаа явж байна. Тэгэхээр чин зэрэг бид нар энийг ингэж цомогдсон технологиг хэрэглэж ашиглах боломжгүй байхгүй. Малтайгаа холилдчихдаг учраас. Ингээд хөтөлбөрийн хамт олон биднэрт ингэж хашааны мөн материалыг гаргаж өгөөд тэгээ бид нэг хашцсан одоо энэ 147 га талбай байхгүй. Энэ 147 га талбайг яг одоо нөгөө саяны энд ярьж байгаа шиг стандарт ноу-хау бүх одоо юмнуудыг хийсэн ийм тийм цогц юг харуулах гээд байгаа байхгүй. Одоо та нар яваад харуул одоо энэ хашааны хажуугаар бүгдэнд нь модных нөхөг угаад бид нар бэлтцсэн. Энэ нь болохоор овьяас нөхгүй юм. Тэгээ энийг 30-70 хайрцаатаагаар одоо нодлон жилийн нөгөө элит сорт тариад дахиад дээр нь дахиад энийг тавьж байгаа. Одоо нөгөө нэг тэг хилдэн шүлгэж чинь шүү дээ. Сэлгээний ургамал хариалах асуудал чинь байна. Одоо энэ жил энийг хадаад ногоон дэжэл боогод авчин. Дараа жил нь хойдон жил болохоор судаан гэдэг бас малын тэжээлд тарьдаг тийм тэжээлийн ургамал юм тариалах байхгүй юу. Тэгээд нөгөө хоорондоо юуг нь хараа шүү дээ. Ингээд гоё болгочоор зэрэг энд бол одоо өстой нөгөө нэг орчин үеийн технологиг бүрэн ашиглах боломжтой болж байгаа. Хүн төрлөختөө одоо 8 тэрбум болчлаа. Одоо тун удахгүй 9 тэрбум 10 тэрбум болно. Монголын хүн 3 сая 400 одоо мөрдгөн 4 сая 5 сая руу очиж шүү дээ. Тэгээд хүнс бэлдэх хэрэгтэй байхгүй. Энэ газар тариалангийн үйлдвэрлэлээс ч одоо гурилан бүтээгдэхүүн бүх юм үлдээ. Ингээл бодоод үзэхэд зэрэг энэ бизнесийг бол цааш нь өргөжлүүлж авч явах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол одоо хэн энэ үйлдвэрлэлийг авч явах вэ гэд бодоод тэгэл хүүгээ чи ямар ч хэлсэн яг л хүүхдүүд өөрсдийнх нь бодол бас байсан л бах. Тэгээд ямар ч хэлсэн энэ бизнесийг аваач гэдэг одоо мал аж ахуй бол бүрэн шилжээд явж байгаа. Газар тариалангийн хувьд бол би түрүү хэлсэн одоо 20 жил бид нар ажиллаа хийгээд энэ намар ургацаа хороо 20 дахь намрынхаа ургацааг хурааж аваад тэгээд бүгдээ хэнийг шинчилж өгөөд тэгээд бид нар бол одоо гавьяаны хаамралтанд гарч энэ хүүдээ залуучуудын багт хүлээлгэж өгөх юм л зорилготой. Тэгээд тэрийн маань ч энэ залуучууд маань хүлээж аваад боломжтой л гэж тооцоолол ажиллаж байгаа. Одоо зүтгүү хүчний 2 том трактор 108 нөөцтэй том трактор. Тэгээд үйл ажиллагааны одоо нөгөө жижиг сая шигэмд зориулсан 100 морины юм трактор. Ерөнхийдөө бол 3 трактор. Тэгээд вектор 400 комбайн. Тэгээд үрлэгч, тэгээ хавагч, тэгээд хор цацагч гэдэг. Ерөнхийдөө бол газар тариалангийн хувьд бол бүтэн шинжилэлт, бүрэн шинжилэлт хийгээд бид нар явж байна. Эрчимсэн мал аж ахуйн ферм одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа тохиолдолд тэжээлийн ургамлаа бид нар заавал өөрсдөө тарих хэрэгтэй. Ингээд ерөөсөө ганц том шалтгаан бол ерөөсөө мал аж ахуй газар тариалан хоёр хослох хэрэгтэй. Ганц зүйл юм. Яг одоогийн байдлаар бол одоо Хинцэн аймгийн Баяадрах суманда яг нэг эрчимсэн мал аж ахуй газар тариалан хосолж байгаа одоо анхны компани бий болж байна. Тэгээд бусад одоо энэ мал аж ахуй эрхлэлтэй хүмүүстэй бас нэг жишээл юм болох гэдэг байна. Тэгээд бид нар энийг дахиад 15 жил, 20 жил, 30 жил бид нар энэ нутагтаа бид нар малаа малж сайхан амьдрыг гэх юм бол ерөөсөө л малынхаа чанарыг сайжруул, тоогоо багасгах. Тэгээд энэ өв сургамлаа бид нар малынхаа бэлчээрийг бид хамгаалах хэрэгтэй.